Хүнд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ удаагийн сэдвээр бид хүн сургалтын үйл ажиллагааг хэрхэн төлөвлөд юм бэ гэдэг энэ тухай авч үзнэ. За бид энэ хичээлийн яг өмнөх видеогоор бол сургалт гэж юу юм бэ? Сургалтын тогтолцоог нь яг юу хэрхэн яаж зохион байгуулалт юм бэ гэдэг үзсэн. За тэгвэл бид хүн одоо сургалтын тогтолцоогоо үзсэн бол одоо бидний сургалтыг яг тогтолцоонд дагуу яаж төлөвлөд юм бэ гэдгийг харах шаардлагатай болж байна тийм ээ. За өмнөх хичээлийг товчхон сэргийгсээр бол бид хүн одоо сургалтын тогтолцоогоо товчхон хөтөлөө үзье. За сургалтын одоо тогтолцоо гэдэг бол дараах гурван үетэй хэрэгцээний үе, шинжилгээний үе, сургалт тогтолцооны үе, тэгээ үнэлгээний үе. За хэрэгцээний үед сургалтын одоо ямар сургалт хэрэгцээтэй вэ гэж тодорхойлдог гэсэн тийм ээ. За тэгвэл энэ сургалтын тогтолцооны дагуу хэрхэн сургалтыг төлөвлөлт юм бэ гэж авч үзэж. Өөрөөр хэлбэл та бүхэн нэг компани дээр одоо сургалт зохион байгуулах шаардлагатай боллоо гэж үзвэл ямар байдлаар төлөвлөлт юм бэ гэдэг. За нэгдүгээр тул бид нар одоо хэрэгцээ тодорхойлох сургалтын хэрэгцээг тодорхойлно тийм ээ. За яг ямар сургалт хэрэгтэй байгаа юм бэ? Тэгээ тодорхойлно. За энд бол бид нар байгууллагын хувь хүний шинжилгээ хийн гэдэг ингээд үзнэ. За хоёрдугаар бид хүн сургалтын дизайнаа тодорхойлно. Энд бол бид нар сургалтын зорилго, сургалтын бэлэн байдал, сургалтын зарчим, сургалтын хөтөлбөр энэ юмудаа гаргаж ирдэг. Өөрөөр хэлбэл сургалт манай ийм сургалтын хэрэгцээ байгаа бол бид нар ийм сургалт хийнэ. Ийм хөтөлбөрөөр энэ сургалтын хэрэгцээг хангана гэж үзэж. За ингээд сургалтын хөтөлбөр дизайнаа гаргацсан бол урд талх нь хэрэгжүүлэлт хийнэ. За сургалтыг яг зохион байгуулалт шүү тийм ээ. Ажлын байран дээр байж болно, танхимын сургалт байж болно, тий. Удирдлагын хөгжлийн сургалтууд байж болно гэх юм дээр. За ингээд сургалаа бид хийцсэн. Энэ дараа яа гэхлээ? За бид нар сургалтаа үнэлнэ гэсэн тийм ээ. А сургалтын үнэлгээ бол сургалтын ерөнхий үйл авсан байдал, сургалтсан байдал, үр дүн гэх мэт ингээ үнэлнэ. За ингээд дуусчих уу үгүй. За ингээд дараа нь яг гэхээр энэ сургалтын үнэлгээгээ харагийн сургалтын хэрэгцээ тодорхойлох шиг л. Дээрээс нэмээд энэ сургалт маань үнэхээр энэ хэрэгцээг маань бидний анхны тодорхойлсон хэрэгцээг хангаж чадсан уу гэж. Хэрвээ энэ сургалтын хэрэгцээг хангаж чадсан байна гэж үнэлгээ үзэх юм бол бид дараагийн түвшин сургалтууд нь юу байх юм бэ? Дараагийн хэрэгцээ нь юу байх юм бэ? Хэрвээ энэ сургалтыг бүрэн хангаж чадаагүй, ерөөсөө огт хангаж чадаагүй байна гэх юм бол яаж тэгвэл дахин энэ одоо хэрэгцээг хангах вэ гэдэг дараагийн сургалтуудаа зохион байгуулж байна. Мөн хэсэгчлсэн үр дүн төрсөн байж болно тийм ээ. Зарим одоо сургалтын хэрэгцээг хангаад зарим нь хангаж чадаагүй байлаа. Одоо нэг сургалтаар бид нар хоёр сургалтын хэрэгцээг хангая гэж үзсэн байж бодвол л хоёр одоо дутагдж байгаа ур чадварыг бид нар нөхөх зорилготой байсан гэж нэгийг нь нөхцсөн. Тэгвэл гоо хангах чадаагүй дараагийн сургалтын хэрэгцээг хангах буюу дараагийн сургалтын одоо дизайн, алхмууд хэрэгжүүлэлтэн дээрээ анхаарах нь байна гэдэг ингээд. Тэгэхээр сургалтын яг энэ дөрвөн алхам. За энэ дөрвөн алхам дээр одоо аль нэг дээр нь алдаа гарсан байх юм бол сургалтын одоо үр дүн маань доголдож сургалт маань одоо өссөн хөдөггүй гэсэн. Ийм учраас энэ дөрөв дээрээ маш нямбаа үзэх хэрэгтэй байна. Аач. За хэдүүлээ тэгвэл энэ бүхэн тэр зүйлүүдийг бас юу яагаад үзье нэлээ цааш нь задлаа. Сургалтын хэрэгцээ шинжилгээ гэж яг юу хэлдэг юм бэ гэж. Тэгэхээр эндээс бол бид товчхон сургалт ер нь хэрэгцээ гэж юу хэлж байгаа юм бэ гэхээр яг одоо шаардлагатай байгаа. Эсвэл ирээдүйд шаардлагатай боловч манай хүмүүс байхгүй байгаа тэр мэдлэг чадвар хандлагыг хэлж байгаа. Ерөнхийдөө бол. Жишээлбэл бид оёдлын цэг. Манайхан одоо 10 төрлийн оёдлоор ингээд оёдл хийдэг байх ёстой гэж үзэл. Эсвэртайгаа нэрээ. За тэгвэл энэ 10 төрлийн одоо оёдлуудаас манайхан алийг нь чадахгүй байна. Тэгвэл алийг их муу хийгээд байна. Эсвэл бид эсвэр дээр алдаа гаргаад байна. Эндээс бид нар сургалтын хэрэгцээ гаргаад байна. Өөрөөр хэлбэл бидний хамгийн одоо чадах ёстой боловч чадахгүй байгаа тэр зүйл маань. Чадах ёстой байгаа боловч тийм сайн түвшинд хийж чадахгүй байгаа зүйл маань манай сургалтын хэрэгцээ болдог гэж байна. За мэдээж хүнтэй хүн болгон дээр нөгөө харилцааны хандлагын бас юм байна шүү дээ. Манай компани ажилтны ямар хандлагатай байгаас гэж хүсэж, ямар харилцаатай байгаас гэж хүсэж байгаа юм байна. Гэтэл манай оёдлын цэхийн маань ажилчид харилцаа хандлагын маань энэ тавьж шаардлага хүрж ийн үгүй байвал сургалт хэрэгтэй юм байна. Сургалт хэрэгцээ болох юм байна гэж тодорхойлдог шүү гэдгийг бол ерөнхийд нь та бас санаад авчаарай. За сургалтын хэрэгцээ 3 түвшинд ерөнхийдөө ангилдаг. Байгууллагын ажлын хүний нөөцийн гэсэн 3 түвшинд ангилдаг тийм ээ. За байгууллагын сургалтын хэрэгцээ гэдэг бол
байгууллагын урт болон богино хугацааны зорилтуудыг шалгаад тэдгээрийг биелүүлэхэд хаана ямар сургалт хэрэгцээтэй байгаа вэ тодорхойлж. Энэ бол зөвхөн оюутны цэгийн түвшин биш. Манай компани түвшинд ер нь байгууллагын хэмжээнд одоо биднэрт ямар зорилтууд тавигдаж байгаа. Хэрэнд хүрэхэд манай компани хүмүүс манай компани албаны нэгжүүдэд ямар ур чадвар дутагдаад байгаа юм бэ гэдгийг тодорхойлж. За дарааг нь ажлын гэж. За энэ ажлын гэдэг бол байгууллагын хэмжээд биш. Тодорхой нэг ажил үргийг гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэг чадвар, ур чадвар дутагдж байгааг ажлын гүйцэтгэлийн үнэлгээнд дээр үнэлэн тодорхойлно. За энэ юу гэсэн юм бэ гэхээр жишээ нь манайх борлуулалт гэдэг компани байна. Манай борлуулалтын компанид маань борлуулалтын жоохот манай одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани байна. За жишээлх юм юу гэх юм одоо хувцас одоо борлуулдаг компани байлаа. Тэ? Хувцас үйлдвэрлэлээ борлуулдаг компани. Манай борлуулалт маань хангалттай үйлдвэрлэл маань бол хийчихээ. Манай борлуулалт одоо бас сансын төрж чадахгүй. Гэвэл энэ борлуулалтын ажлын хүрээнд ямар сургалтын хэрэгцээ байна вэ? Буюу манай энэ борлуулалтын ажлыг хийгээд ямар шаардлагатай мэдлэг ур чадвар хандлага байгаа юм бэ гэдгийг тодорхойлох бид нэр ажлын сургалтын хэрэгцээ шинжилгээ гэж нэрлэж байна. За тэр борлуулалт ажил зөвхөн борлуулалтын ажил биш үү? Санхүүгийн ажил байх нь байна. Хүргэлтийн жолооч нар байх нь, ачигч нар байх нь, борлуулалтын менежер, маркетингийн албаных юм. Бид нар бүгдээрээ борлуулалт ажил байна. Тэгэхээр эндгээр одоо албан тушаалтнуудын яг борлуулалтын ажилтай холбоотой хэсэг дээр нь сургалтын хэрэгцээ байна уу юу тодорхойлж. Энийг бид нэр ажлын сургалтын хэрэгцээ шинжилгээ гэж нэрлэнэ. За дараагийнх нь хүний нөөцийн хэрэгцээ шинжилгээ гэж. За энэ нь юу юм бэ гэхээр ажилтан бүрийн гүйцэтгэлийн үндээгэн дээр тулгуурлаад хинд ямар сургалтын хэрэгцээ байгааг тодорхойлж. Манай нягтлан дулмаад ямар сургалтын хэрэгцээ байгаа юм бэ? Энэ хүний мэрэгжлийн одоо юм хэрэгтэй байна уу? Хандлагын хэрэгтэй байна уу, тийм? Эсвэл хууль эрх зүйн тодорхой мэдлэг хэрэгтэй байгаа юм байна уу гэдэг тодорхойлдог. За ийм гурван түвшинд бид сургалтын хэрэгцээг тодорхойлно. Тэгээд аливаа сургалтанд яг сургалтын хэрэгтэй хүн суу. Тэгээ манайхан нэг ийм ойлголоо. Сургалтын хэрэгцээг нариулсан тодорхойлоогүй болоод за яг манай компани хандлагын сургалт хэрэгтэй байна гэж үзчихдэг. Тэгэнгүүтээ бид нэгэнтээ төлбөр төлж байгаа учраас манай 40 хүнтэй компани бол бараг 40 хүнээ 40 л ингээд нэг лектор авчирнгуудаа тэр сургалтанд суулгачих. Нөгөө лектор маань за бүх хүн орох лекторт буюу багшид нэг бишээ суулгаад. Тэр нь юу гэхээр би захирлын төвшингээр буюу дээд удирдлагын төвшөнд ярих юм уу? Дунд төвшөнд нь ярих юм уу? Эсвэл одоо хамгийн тухайн байгууллагын хамгийн одоо анхаарчны албан тушаалтнуудад нэг төвшөнд ярих юм уу гэдэг шийдэх хэрэгтэй. За ингээд багш нар яг аль замыг сонгох юм бэ? Яг дунд төвшин сонгох. Яг тэгвэл энд нь арай олон хүмүүс авах. Дээрээс нь аль аль нь ойлгоно гэж үзсэн. Гэтэл магадгүй тэр удирдлагын төвшөнд яг ингээд барьж байгаа удирдлагын төвшөнд хүмүүс сонирхолгүй болчихсон. Мэддэг юм л яриад. Гэтэл заримд нь бүр ингээд нөгөө анхаарчны албан тушаалтнууд нь нөгөө дунд төвшний хүмүүс яриад байгаа юм нь ойлгохдохгүй болчихсон. Ингээд сонирхолгүй болчихсон. Тийм учраас бол бидний сургалтын хэрэгцээг маш сайн тодорхойлох хэрэгтэй. Тэгээд тэрэнд тохирсон хүн суух хэрэгтэй юм. Тэгэхээр түрүү дунд төвшний шаардлага хэсэг хүмүүсийн сургалт үр дүнг болоод шүү дээ. Тэгэхээр яг энэ тохирсон хүмүүс хамгаалах хэрэгтэй гэсэн энэ юм. Тэгэхээр бол бид сургалтын хэрэгцээг маш сайн тодорхойлох хэрэгтэй. За бид ингээд сургалтын хэрэгцээгээ гаргаад ирчлээ. Тэгвэл энэ сургалтын хэрэгцээндээ тулгуурлаад бидний сургалтын одоо дизайн буюу хөтөлбөрөөр гаргаж боловсруулна. Сургалтын хөтөлбөр ямар ч үж бол хамгийн гол нь нөгөө сургалтын хэрэгцээг маань л хангах хэмжээнд байх хэрэгтэй гэсэн. Хангах хэмжээнд байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл сургалтын хөтөлбөр бодиттой баримтанд тулгуурласан буюу хэрэгцээнд тулгуурласан байх хэрэгтэй гэдгийг л маш сайн харах. Тэгээс зүгээр ийм юм хэрэгтэй гэдэг ингээд хамаагүй оруулж болохгүй гэсэн үг нь шүү дээ. Манайд ямар сургалт хэрэгцээ байна? Тэгвэл тэрэнд тохирсон бидний сургалтын хөтөлбөртэй байна гэсэн. Тэгжээж үр дүнтэй болно гэсэн үг тийм ээ. За сургалтын хөтөлбөр гэдэг дээр бид хөтөлбөр гэдэг нь юу юм бэ гэхээр аливаа ажил хэрэг салбарын хөгжлийн талаар хөдөл баримтлал, бодлого, зорилтыг тодорхой хугацаанд хэрэгжүүлэх арга зам, хүрэх үр дүнг урьдчилан төлөвлөж баталсан баримт шиг. Өөрөөр хэлэх юм бол сургалтын хөтөлбөр юу гэдэг юм бэ гэхээр сургалтын хэрэгцээнд тулгуурлаад тэр хэрэгцээг хангахын тулд ийм үйл ажиллагааг иймэрхүү зохион байгуулалтаар явуулна гэсэн бичиг баримт байна гэж ойлгох.
За ингээ бид нар хөтөлбөрөөр гаргаж ирсэн. Хөтөлбөрийн түрүүс ямар ч үж болно гэсэн үг тийм ээ. Олон хэрэгцээгээ л хангаж чадчих хэвээр. За ингээ хөтөлбөрөөр гаргацсан бол бид нар одоо хэрэгжүүлнэ. За хэрэгжүүлэн сургалтаар зохион байгуулалт гэсэн үг шүү дээ. Сургалтаар зохион байгуулалт гэсэн үг. За энэ дээр яг сургалтууд бол маш олон аргаар зохион бид нар дараагийн слайдууд дээр ерөнхийдөө сургалтын аргуудыг бид бас ярина. Тэгэхээр энэ дээр хэрэгжүүлэлтийн тухай ойлголт бас нэмэгдэх ба. За ер нь хэрэгжүүлэлтэндээ бид анхаарах зүйлүүдийг хэдхэн зүйлийг бас хэлье. Өөрөөр хэлбэл сургалт зохион байгуулалт анхаарах зүйлүүдээ гэж хэлж байна тийм ээ. За тэгэхээр бид бүхэн бол сургалтыг хэрэгжүүлэхэд хамгийн одоо гол харах ёстой юм нь сургалтын зохион байгуулалтаа бид нар маш сайн бодох хэрэгтэй. За орчноо хэр зэрэг бэлдсэн бэ гэдгийг бас шалгах хэрэгтэй. Өөрөлдөх юм бол суралцаж өгөх хэмжээний орчин ба суралц зохион байгуулах хэмжээний орчин байх ёстой гэсэн үг тийм ээ. Тэгээ тийм учраас нөгөө хэдийгээр өөртөө ихэнх байгууллагууд сургалтын өрөө танхимтай байдаг боловч яг гаднаас авч байгаа сургалтууд эсвэл томоохон ач холбогдол сургалтуудаа хвчлэн өөр газар очиж аваад дамаа менежмент төвчнөх юм бол өөр газар очиж аваад тийм ээ. Жишээлбэл одоо сүүлийн үед бол нөгөө нэг байгальд очиж хийдэг сурлаас их болсон байна тийм ээ. Жуулчны бааз дээр очиж аваад эсвэл тодорхой бүр нэг юм ресортуудаар очиж аваад энэ сургалтаа хийдэг ийм тохиолдлууд бол байна тийм ээ. Тэр бол яаж нэг сургалтын орчин нөрөө сонирхолтой баг сурах сэтлийг одоо өгч авах ийм байх ёстой гэдгийг бол харуулж байна. За дээрэс нэмээд бид нар нөгөө багшийн ур чадварыг бас аяусаа харах ёстой. За мөн сургалтанд оролцохын сэтгэл зүйн байдлыг бас нэлээд нөгөө харах ёстой гэж. Өөрөөр хэлэх юм бол нөгөө хүмүүс сурах бэлтгэлтэй байх ёстой гэсэн. Энэ манайх нэг юм болоод нөгөө ажлын хажуугаар сургалт хийгээд ажлаас нь бүрэн салгахгүй сургалт зохион байгуулах. Тэгэхээр сургалтанд анхаарахаас илүү нөгөө ажлынхаа юмд анхаардаг. Ажлынхаа одоо хариуцлагч юм, ажлынхаа одоо зохион байгуулалтанд анхаарах гэдэг ийм юм болсон. Тэгэхээр энд нь бол маш сайн одоо анхаарч энийг нь одоо бэлдэж хангаж өгсөн. Өөрөлдөө ажлаас нь бүрэн чөлөөсөн байх хэвээр гэдгийг бас анхаарах хэрэгтэй. За дээрэс нэмээд нөгөө тухайн сургалтын хөтөлбөрт маань сурах зайлшгүй шаардлагатай хүмүүс л хамрагдах ёстой шүү дээ. Тийм ээ. Өөрөөр хэлбэл тэр хүнд үнэхээр тэр сургалтын хэрэгцээ байж ах ёстой гэсэн. Ингүүл илүү сонирхолтой үйл явдал болдог шүү гэдгийг бол анхаарах. Тэгэхгүйгээр бид нэр борлуулагчдын чинь борлуулалтын сургалтанд заавал суух ёстой гэдэг нэг борлуулагчийн сургалт авчингуудаа бүх борлуулагчийн сургалт бас болохгүй гэсэн. Энийг бол анхаарах ёстой байна. За хэрвээ танай компани бүх менежерд хамруулсан сургалт зохион байгуулж бол бүх менежер чинь тодорхой хэмжээнд яах нь одоо хэрэгцээтэй. Өөрөлдөх юм бол бүх менежерүүд чинь нийтлэг сургалтын хэрэгцээг нь хангах хэмжээний сургалт хөтөлбөртэй сургалт багшлаа ийм багс тийж сонирхолтой болно гэсэн. Тэгвэл нэг хэсэг сонирхолтой нэг өссөн сонирхолгүй байж ерөөсөө болохгүй гэсэн үг байна. За нэг анхаараарай. За анги одоо хэрэгжүүлсэн. За үүний дараа бид нар одоо яах вэ гэхээр нөгөө дөрөвд халхан буюу сургалтын үнэлгээгээ хийх гэсэн тийм ээ. Сургалтын үнэлгээ. За сургалтыг бол бид нар дараах дөрвөн одоо зүйлээр үнэлдэг. Нэгдүгürt нь сургалтанд хандах байдал. Хоёрдугürt нь сургалтсан байдал юм. Гуравт нь зан үйл эсвэл гүйцэтгэлийн өөрчлөлт юм. Дөрөвт нь сургалтын үр дүнгийн үнэлдэг гэсэн ийм дөрвөн одоо үнэлгээний юу вэ гэсэн. Үе шат, дээрсэн шалгуур үнэлэх. Энийг л хойш нь хүснэгтэй жоохон илүү дэлгэрэнгүй тайлбарлая. Тэгэхээр сургалтанд хандах байдал. Тэрэн дээр юу үнэлт юм бэ гэхээр тэр хүмүүс сургалт таалагдсан уу гэдгийг үнэлж. Тэгээ хин үнэлэх вэ гэхээр сургалтч нь өөрсдөө үнэлдэг. Сургалтч хүмүүс нь. Хизээ үнэлэх юм бол сургалтын төгсгөлд үнэлнэ. За үнэлэх аргууд нь учраас нэмсгэлийн хүснэгт гэж байна, ажиглалтын арга гэж байна, санал асуулгаар хэмжлэнгээ үнэлнэ. За яагаад үнэлэх шаардлагатай болт юм бэ гэхээр сургалтчийн сэтгэл хангамжийг тодорхойлох, хөтөлбөрөөр эргэн харж засах хэрэгцээ байна уугүй юу гэдгийг харуулж. За дээрэс нэмээд энэ сургалтанд хандах хандлагатай зүгээр би нэг юм практик нэг зүйлийг хэлгээд хүн ер нь ямар зүйлийг сурд юм бэ гэдэг болов. Хүмүүст нэг ийм хандлага байдаг шүү дээ. Багшийн заасан сурна гэсэн ойлголт. Энэ бол бас яг тийм үнэн бодиттой зүйл бол биш шүү. Яагаад ингэж хэлж байгаа юм бэ? Хүн бол сурахыг хүссэн зүйлээ сурдаг. Ангид 30 хүүхэд байлаа гэж бодоход математикийн хичээл заалаа гэж бодъё л доо. Ангийн тэр багшийн тэр 10 жилт гэдэг шүү дээ. Анги 30 хүүхдэд багш яг адилхан математик зааж. Яг адилхан арга зааж. Тэрнээс нэг 10 хүүхэд нь л тэрийг хангалтаас асууж. Нөгөө 20 сурдаг. Тэ?
Хэрвээ багшийн засан сурдаг байсан бол тэр хүн сурах ёстой шүү дээ. Бүгд сурах ёстой шүү дээ. Тэгэхээр суралцагч өөрийнхөө таалагдсан буюу хүссэн зүйлээ сурдаг. Тэрнээс хүүхдийн IQ-гийн потенциал толгой одоо тархины багтаамж IQ-тэй бол тийм ч холбоотой биш гэж сүүлийн үед бол үзээд байна. Тэр хүний хүсдэг, таалагддаг зүйлээр хүн сурчдаг юм байна. Тэр үнэхээр математик түн дуртай бол дуртай хүн нь бол ингээд сурчдаг юм байна. Ийм юм харуулж байгаа юм л. Тэгээд нэг ийм одоо нэг сут хүний хэлсэн нэг юм үг байдаг. Суралцагч бэлэн болсон цагт багш өөрөө ирд юм аа гэж. Тэгэхээр энэ юу вэ гэхээр хүн юунаас хаанаас сурч болно гэсэн. Хинээс сурч болно гэсэн. Номноос сурч болно, зөвхөн хүний хараад сурч болно тий. Чадвар муутай багшаас ч юм сурч болно. Гол нь суралцагч өөрөө тэрийг сурах хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Суралцагч өөрөө тэрийг сурах хүсэл эрмэлзэлтэй байхын тулд тэр хүмүүс таалагдж л байх хэрэгтэй. Бидний сонирхлыг татсан байх хэрэгтэй. За ийм байна. Хэрвээ энэ сургалтанд хандах байдал нь одоо тэ муу таалагдаагүй гэж хэлэх юм бол дараагийн түвшинд бид нар сургалтын хөтөлбөрөө, сургалтын багш нарыг солих шаардлагатай болно. Тэгвэл сургалт дөнгө болно гэсэн үг шүү дээ. Дараа нь суралцсан байдлыг үлдээ. Хоёр дахь суралцсан байдал. За энэ бол хэд ямар мэдлэг ур чадварыг олж авсан юм бэ гэж. Өөрөлдөх юм бол сурсан зүйлээс юуг нь заасан зүйл юуг нь сурч мэдж авсан юм бэ гэсэн. За нэг бол суралцагчд суралцагчд нь өөрсдөө үнэлнэ, суралцагчд нь үнэлнэ тийм. За сургалтын явц, сургалтын өмнө болон дараа нь. Сургалтын өмнө ямар төвшөнтэй байсан, сургалтын дараа ямар төвшөнтэй болж байгаа тийм ээ. За яаж үнэлдэг юм бэхээр тестээр үнэлж болно, дүр тоглох маягаар үнэлж болно. Тэ? За кейс ажиллуулж болно, дасгал хийж болно. За яагаад ингэж үнэлэх ёстой юм бэ? Хичээлийн агуулгын хүүхдээ багш сайн зааж чадсан уу? Сургалт зорилгодоо хүрч чадсан уу гэдгийг л одоо тодорхойлох хийж. Өөрөөр хэлэх юм бол хүмүүс маань сурсан зүйлс юу авч болдог? Авч үлдсэн зүйл маань өөрөө бидний одоо ажилд хэрэг төвчний юм авч үлдчих чадчихгүй юу гэдэг тийм ээ. За 3 дахь үнэлгээний 3-ны үнэлэх юм бэхээр зан үйл эсвэл гүйцэтгэлийн өөрчлөлт. За энэ юу гэсэн санаа юм бэхээр за тэр буюу суралцагчид өмнөхөөсөө хэр өөрөөр бие авч явах юм бэ? Сургалтаас өмнө хийж чадахгүй байсан зүйлээ чаддаг болсон уу? Өөрөөр хэлэх юм бол сургалтын цугаа тэр хүнд өөрчлөлт орсон уу гэсэн санаа юм. Бидний хүссэн үрлийг үүснэ үү те хийсэн үү гэсэн үг. Хин үнэлэх юм бол суралцагчид үнэлнэ. Захирлууд үнэлж болно. Хамт ажиллагчид нь үнэлж болно. Удирдлаганд байгаа ажилчид нь үнэлж болно. За хизээ үнэхээр сургалт дууснаас хойш 3-аас 6 сарын дараа үнэлэх хэмжтэй байдаг юм. Ягаад тэр өөрчлөлт гарах хугацааг одоо өгөх хэрэгтэй болно шүү дээ. Өөрчлөгдөхгүй шүү. Тухайн хүн аливаа нэг сургалтаас тодорхой юм сураад авчлаа. Ур чадварын юм байж болно тийм. Чадварын юм байж болно. Тэр хүний хандлага тий дадал юмд нь өөрчлөлт орсон уу гэдэг бол хугацаа шаардлагатай шүү дээ. За яаж үнэлэх вэ гэхээр судалгаагаар үнэлнэ. Ярилцлагаар үнэлж болно, ажиглалтаар үнэлж болно. Гүйцэтгэлийн үнэлгээнээс нь харж болно гэсэн. Яагаад үнэлэх ёстой юм бэ гэхээр суралцсан сурсан зүйлээ ажилдаа хэр зэрэг яаж буулгаж байгааг тодорхойлох зорилго юм. Бахамаа. За дөрөвт хүнлэгээний одоо зүйл нь бол сургалтын үр дүн. Өөрөөр хэлбэл ажилтнуудын бүтээн жаал дэвшлэвээ. Сургалтын эцсийн үр дүн ямар байгаа гэдэг үг. Хин үлгүүгээ суралцсад болон хяналтын тодорхой бүлэг өгч болно. Хяналтын бүлэг гэдэг байгууллага өөрсдөө тодорхой хэмжээний одоо дотоод аудит хийж юм уу? Эсвэл ажлын гүйцэтгэлийн тодорхой баг томлоо тэр нь үнэлж байгаа шүү дээ. За энийг хизээ хийх юм бэхээр 3 дугаар түвшний үнэлгээ буюу зан үйл гүйцэтгэлийн өөрчлөлт орсон уу гэдэг үнэлгээ хийгдсэний дараа хийнэ. За яаж үнэлэх юм бэ? Ашиг зардлын шинжилгээгээр бизнесийн байгууллага бол тийм ээ. За үйл ажиллагааны талаарх янз бүрийн нарийн өгөгдлүүдээр үнэлж болно. За яагаад ингэж байгаа юм бэ гэхээр ашигын зардлаас их байсан уугүй юу? Өөрөөр хэлбэл сургалтын эцэгнүүдээ бидэд ашиг авч чадчихна уугүй юу гэдгээр үнэлж. Гэдгийг мэдэх шаардлагатай болж. Бид нар баахан сургалтанд бүгд зараад яваад байдаг. Нөгөөх нь ерөөс ашиг болж ирэхгүй тийм. Бизнесийн байгууллагууд бол орлого болж авчихгүй. Үндсэн үйл ажиллагааг дэмжиж өгч чадахгүй байх юм бол бид нар тэр сургалт зүгээр л зардал болоо гарцсан байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр ямар нэгэн байдлаар компанид ашиг олж ирж гин үү? Ажлын үр дүн үзүүлж гин үү гэдгийг зайлшгүй үнэлэх шаардлагатай байна шүү гэж. За энэ дөрвөр бид нар ингээд тодорхой хэмжээнд үнэлээ юм. За ингээд үнэлгээгээ дууссан дараа дахиад дараагийн хэрэгцээгээ тодорхойлох, дараагийн сургалтууд яаж зохион байгуулах гэдэг дээрээ бид нар яг үгээр
сайжруулалт болгоод үнэлгээг ашиглаад явна. За бид нар ер нь үнэлгээ гэхээр нэг зүйлийг аягүй анхаарах хэрэгтэй болж байна. Дандаа ер нь нэг те одоо шийтгэх одоо зорилготой гэж үнэлгээг хараад байдаг. Үнэлгээ бол яг үндэ нөгөө фидбек буюу буцах холбоо те тогтоох өмнөх зүйлээ үүлэн сайжруулах гэсэн үндсэн агуулгатай байдаг шүү гэдгийг бол маш сайн анхаарах хэрэгтэй. Удирдлагын түвшний ажилтнууд энийг маш сайн ойлгох. Үнэлгээ бол өмнөх зүйлийг сайжруулах гол зорилготой байдаг шүү гэдгийг л анхаарах. Тэгвэл манайхны нэг тийм ойлголт байгаа. Үнэлгээ бол болохгүй байгаа зүйлийг шийтгэх зорилготой гэсэн ийм ойлголт хараад байдаг нь тун буруу шүү гэдгийг бол анхаараарай. За та бүхэн бид рүү хэлжсэн сургалтын аргуудаас ус танилцуулна гэдэг. За сургалтын бол маш олон төрлийн аргууд бол бий. За сургалтын аргуудыг орчин үед бол нөгөө сургалтын уламжлалт аргууд, бүтээлч аргууд гэдэг ингээд англиар бүтээлч аргууд гэдэг дотор бол бас одоо тодорхой орчин үед маш үр дүнтэй байгаа аргуудыг бүтээлч сургалтын аргуудаа гэж тодорхойлж тавиад байгаа. Тэр нь ч бас тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа. Гэхдээ уламжлалт сургалтын аргууд, жишээлх юм бол лекцийн арга энэ бол бас одоо ч хэрэгжилж байгаа маш үр дүнтэй аргууд энэ бол мөн үг бол мөн шүү дээ. Тэгэхээр аргуудыг нэг товчхон аваад үзье. Тэгэхээр та бүхэн эндээс бас энэ видеон дээрс бас хараад үзээд ашиглаад явна биз. Зарим нь видеог зогсоогоод тийм ээ ингээ хараад явж байгаа шүү дээ. За энэ аргуудыг тайлбарлахдаа бид нэгдүгürt нь тухайн арга нь өөрөө юм бэ? Жишээлбэл лекц арга гэдэг юу юм бэ? Энэ арга давуу тал нь юу юм бэ? Сул тал нь өөрөө юу юм бэ гэдэг ингээд тодорхойлцоо яаж байгаа. За жишээлбэл лекц арга. Лекц арга гэдэг бол багш тухайн сэдвээр хэлцүүл хийхгүй зөвхөн багш ярьдаг одоо хэлж байгаа шүү дээ. Ийм аргыг хэлж байгаа. Тэгэхээр энэ арга өөрөө хүмүүс их шүмжлэлт авдаг. Үр дүн баг байдаг, сонсож тий одоо зүйлийнхээ ихэнх нь мартагддаг энэ төр гэл ингээд байдаг шүү дээ. Тэгэхээр үнэхээр тийм үг бол бас тийм сул тал бол бий. Энд байна тийм ээ. Сул тал нь амархан мартагддаг гэж юм. Заримдаа үр дүн муутай болдог. Багш нь маш өндөр их ур чадвар хэрэгтэй байдаг. Суралцагчдын хүлээн авах маш өндөр хүлээн авах чадвар их шаарддаг. Ийм байгаа гэдэг. Ийм байдаг. За гэтэл энэ давуу тал босож байна. Маш олон хүмүүс яг ижлэхэн нэг мэдээллийг яг ижлэхэн стандартаар хүргэх одоо боломж өгдөг. За багш өөр хичээлийнхээ цагийг маш сайн хянаад тавьчих боломжтой байж. За үр дүнгийн энэ лекцээр үр дүн сайжруулах зорилгоор бид нэр сонсогчдоо одоо урьдчилсан материал тарааж болдог. Ийм байна. Тэгэхээр нэгэнтээ бид нар компанийнхаа тий 50 ажилтнанд бид нар одоо мэдээлэл хүргэж байгаа бол лекцийн аргаар л бид нар хүргэж байгаа сонголт. Жишээлх юм энэ бүлгээр хэлцэх харагдаж байна. За манай баг 50 хүн тэгвэл 50 хүний бид хэдэн бүлэгт хуваах вэ? Гэхдээ бол мэдээж хүндрээд л 100 хүнтэй болчих юм бол бүр 100 хүнд бид зэрэг мэдээлэл хүргэхэд бол бүлгээр хуваагаад нэг бүлэг 10 хүнтэй л 10 бүлэг болчих. Нөгөө 10 бүлэгт чинь багш 10 дээр нь очиж ажиллах аягүй түүхтэй. Тэгээд нөгөө мэдээлэл авах магтахгүй болчих гээд. Тийм учраас лекц арга юм бол энэ одоо тодорхой юу гэдэг. Тэгэхээр энэ аргуудыг бол энэ арга нь сайн арга юм а гэж хэлхээс илүүтэйгээр бидний хүрэх гэж байгаа сургалт юмдаа одоо энэ айл арга нь илүү тохиромжтой бай, айл арга нь илүү үр дүн өгөх гэдгийг тооцож ин аргаа сонгох хэрэгтэй байдаг байх нь байна гэдгийг үл ерөнхийдөө бол анхаарал явна биз. За хоёрд нь бүлгээр хэлцэх харагдаж байна тийм ээ. За энэ бол асуулт тайлбарын хэлбэртэйгээр сонсогчдын идэвх оролцооны зэрэгцээ багш ярьж явдаг. Аавал оролцогчд нь өөрсдөө ярина багш ярилцсан тийм ээ. За заримдаа багшийн онцгийн шаардлагагүй ба харин удирдлагч заавал байх хэрэгтэй болж байна. Өө бүлгээр хэлцэж байгаа юмд нь тэ тодорхой чиглэл өгдөг, чиглүүлдэг, минут ямиг нь тооцоолдог тэ. За одоо хэлцүүлэхэд ороороо за одоо шийдвэрээ гаргаараа ч гэдэм үү тэ ингээд явдаг ийм байна. За давуу тал бол мэдээж бий. Тэ. За айл болохоор жижиг бүлгүүд туувал илүү үр дүнтэй. Олон хүнтэй байгаад ах тусмал нөгөө үр дүн сулгаад байдаг. Яг бол зарим хүмүүс нь оролцохгүй боломжгүй болдог тийм ээ. Оролцох боломжгүй байна. 10 хүнтэй бүлэг дотор бол жишээлх юм бол заашгүй 3 4 хүн бол хаягдчих гэдэг шүү дээ. Хүн сонсогчийн байсан нөгөө хэлж оролцохгүй байдаг юм. Тэгэхээр энэ бол дахиад үр дүн бас унгаадаг. За хэрвээ ингэж жижиг бүлгийнхаа оролцогчдын тоог
бүлэгт байгаа хүмүүсийн тоог багасгах чадвар бид нар хүн болгон сал болоо илэрхийлэх боломжтой. Олон санааг нэгтгэж илүү одоо тий үрдүн одоо сайтай санааг бий болгох боломж байдаг. Илүү сайн авах юм боломж үүсдэг тий. За сул тал мэдээж бий. Зарим тохиолдолд сурлагч дуг сэдвээс хазаа байдаг. Зарим бүлгийн удирдагчид хилцүүлэх хэрэгтэй зүйлхэн чиглүүлж чаддаггүй. Нэг хүний санал давамгаал хандлагатай байдаг. Тэ? Нэг хүчтэй жоохон лидер ороод ирчих юм бол бүх хүмүүсээ зөвхөн тэрэндээ дагуулчих гэдэг. Тэгээ бус хүмүүсээ оролцоог нь хэмжих гэдэг ийм судалгаа. За дүр тоглох арга гэдэг байж. За энэ бол тэ тодорхой бодит нөхцөл байдлыг тэ зохиомлоор бий болгоод тэгээд энэ суралцж байгаа хүмүүс тодорхой дүр хуваарлаж өгөөд тэгээд одоо нөгөө бодит байдлыг жүжиглэж тоглох замаар тий одоо сургалтаа зохион байгуул. За сул тал бол бий. Суралцчтай өөрөө жүжигчтэй биш учраас тий тодорхой төр тэр бүрийг илэрхийлж гарч чадахгүй байна. Энэ нь өөрөө үнэмшлгүй санагддаг. Үнэмшлгүй санагддаг хүмүүс анханасаа тэр нэтгэл үнэмшил багтаа болцсон. Улс урт авч үздэггүй гэж хэлж байгаа. Тий. За зарим нөхцөл байдлыг зохиомлоор бий болох боломж өөрөө байдаг. Хяналт тавихгүй хүссэн үрд нь хүрэхгүй багтал. А давуу тал бол хэрвээ нөхцөл байдал нь бодит байгууллагын төсөөлөлттэй байвал үр дүнтэй байдаг. А сурагчид өөрсдийн бодит үйл хөдлөлийг нүдэрээ хаснаад тэдний өөртөө итгэх байдал нь хөгждөг. За хүмүүс хоорондын харилцааны ур чадвар хөгжүүлэх хэрэгтэй болно. За мэдээж чадсангүй бол нөгөө бодиттой амьд тулгуурлаж авч илүү нөгөө бодиттой байдлаа хүлээж авах тий. Ангиснээр илүү яг нөгөө фактээр хийсэн юм шиг ийм одоо бас мэдээ дадлыг авах боломж бүрддэг. За хандах сургалтын арга гэдэг байж. За эдгээр бол дандаа нөгөө нэг энэ бүтээл сургалтын аргууд шүү гэдэг анхаараа. Бүтээл сургалтын аргууд байна шүү. За хандах сургалтын арга гэдэг. Энэ бол байгууллагын хүжилд ашигладаг. Нөхцөл байдлыг бодитоор бий болгох ба суралцагчдын нөлөө болон зан төлөв судалдаг. Мөн тэд сайн дурын байдлаар санал сэтгэлээ хаалцдаг. Хүн бүрийн зан байдлын шалтгааныг тодорхойлоход тусалдаг давуу тал нь хүний бусад хүмүүсийн зан байдал нөлөөг ойлгоход тусалдаг. Бүлэг доторх харилцан үйлчлэлийг хөгжүүлдэг гэдэг юм бид. За тэгвэл сул талд нь хүмүүсийн зан байдлын тухай мэдээлэл ялангуяа сөрөг байвал тэдэнд таардахгүй байх магадaltaй байдаг. Бүлэг дотор маргаантай байдал үүсгэж тий болцсохгүй байдаг гэдэг юм. За жишээн дээр суралт гэж байна. Жишээн дээр суралтын арга гэж байна. За энэ бол тодорхой нэг тий бодит жишээг суралцдаг өгөөд тэр бодит жишээн дээр нь одоо тулгуурлаад нөгөө шинэ санаачлаг гаргана, хилцүүлэг хийн, ингээд тэрийг шийдвэрлэх зам. За давуу тал бол мэдээж одоо тухайн сонгож авсан жишээ бол ихэнхдээ сонирхолтой жишээ сонгож авдаг. Тэрийг сонгож авч чадах юм бол маш хүмүүс оролцох юм сонирхолтой, идэвхтэй өндөртэй байдаг. За цорын ганц зөв шийдвэр гэж байхгүй боловч одоо маш олон сонирхолтой санал шийдлүүдийг одоо бий болгодог. За бодит амьдрал дээр тодорхой хэмжээний шийдвэр гаргахад бас тэр сурч авсан зүйлнээс хэрэг болдог. Зэргийн давуу талууд бол бий. Сул талууд бол мэдээж бий. За тухайн суралцагчийн одоо ажилтай эсвэл байгууллагын үйл одоо холбоогүй буюу одоо хэрэг холбоогүй байх юм бол одоо хэрэг болохгүй байх магадлал бол бас бий. За тэгээд менежментийн тоглоомын аргууд гэж бас сургалтын нэг юм арга байна. За энэ бол суралцчид байгууллагын тухай мэдээлэл өгнө. Тэдний багуур хувааж тий за баг борлох бол шуургай шийдвэр гаргаж түүнийг үнэлэх болдог ийм сургалтын аргууд бол байна. Мэдээж давуу тал бол илүү практик ур чадвар хөгжүүлдэг. Захиргааны ур чадварыг мэдлэг болгох хэрэгцээг дамжуулахад тусалдаг. Суралцсан зам байдал таньжуулахад их тусалдаг гэж байна. За сул тал мэдээж байна. Бүлэг бүрийн гаргасан шийдвэрийн үр дагаврыг судлаад
бэрхшээлтэй. Зарим бүлүүд нөхцөл байдлыг бодит тусаар хүлээж авдаг бол идэвхгүй оролцдог жоохон удаан байдаг гэсэн. Ийм байна. За. Дараа нь загварчлалын арга гэдэг байж байдаг жишээ юм бол. Энэ дээр бол менежментийн тоглоомтой төстэй боловч за мэдээлэл ав шийдвэр гаргах шинжилгээ хийхэд компьютерыг ашигладаг. Өөрөөр хэлбэл компьютерийн загварчлалыг илүү их одоо тэмдэглэхгүй юм ашигладаг юм арга байна. За. Давуу тал бол тэр менежмент тоглоомын аргатай ажиллах юм. За сул талд нь бол дээрхтээ менежмент тоглоомын аргуудын сул талтай ижилхэн боловч за илүү их зардал шаад. Яг л компьютер болохоо өгдлийг боловсруулж загварчлах жоо хэцүү байдаг. Тусгай програмууд ус шаарддаг. Ийм байдаг. За дараа нь байлан сургалтын арга гэж байдаг. Байна жишээлх юм бол хэд хэдэн менежер 7 хоног хугацаагаар хөдөө гэр эсвэл майханд хамтдаа өнгөрүүлнэ. За мэдээж тэр одоо байх хугацаанд бол нөгөө хүмүүс өөрсдийн хувийн зан чадвар ойлгуулах, харилцан бие биедээ туслах, суралцах ийм байдлаар явдаг. За сүүлийн үед бол Мерсийн иймэрхүү байдлаар бол нөгөө одоо жишээ нь компаниуд нөгөө жилийн тайлан төлөвөөгөө хэрэгэлцэх, за тодорхой хэмжээний сургалтуудыг яг иймэрхүү байдлуудаар амралтын газар тэгээ хийдэг болцсон. Тэн дээр баг багаар хуваагаад тэн дээр нь тодорхой тэмцээн уралдаан маягаар сургалтуудын зохион байгуулад ингэж явдаг бол тохиолдол байна. За энд бол мэдээж давуу тал бол бий. Хүн бүр өөрийн боломж хийж чадахгүй өөрийн боломж болон хийж чадахгүй зүйлийнхээ хязгаарыг мэдж авах л үүрэгтэй. За сул тал нь өндөр өртөгтэй арга байдаг. За үр дүн бодит байдал хэрэгжихгүй байх магадaltaй. Өөрөлдөх юм бол одоо яг ажил дээр тэр нөгөө тэр байгалийн сургалтаа орж ирсэн одоо мэдлэг туршлага одоо юм ажил дээр нь одоо зохицохгүй байх тий хэрэгжих боломжгүй байх юм тохиол байж болдог. За хүрээлэн борсон сургалт гэж бий. За энэ бол сургалтчдын өдөртмөн ажилд тохиолдож байдаг нөхцөл байдлын талаарх мэдээллийг бий болгоно. За төрөл бүрийн нөхцөл байдал дэх суралцлын зам төлөвийг ашигладаг. За суралцагчдын гаргасан шийдвэрийн тоо чанарыг одоо үнэлж үнэлдэг. Ийм арга байдаг. За сул талд нь бол ямарваа нэгэн зүйлийг хэд хялбарчлах хандлагатай байгаа. За давуу тал нь бол сул талыг засаж залруулах, сайн зүйлийг дэвшүүлэх талаар арга хэмжээ авах бол үүдүүдтэй байдаг. Ийм байдаг. За асуудал шийдвэрлэх сурал арга гэж байдаг. За энэ бол жишээн дээр суралцах одоо сургалтыг өөрөөр хялбаршуулсан хэлбэр гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл тодорхой нэгэн одоо асуудал тавиад тэр асуудлыг шийдвэрлэх замаар сургал хийгддэг. За энэ бол багаар бүлгээр хийж болно. За ганцаарчлан байдлаар хийж болдог. Одоо багаар бүлгээр гэхгүйгээр суралцах тус бүр одоо жишээн дээр нь суралцаа авдаг. Ийм тохиолдол болж байна. За давуу тал бол шууд буцах холбоотой мэдээлэл цуглуулах шийдвэр гаргах явц. Удирдлагын болон хяналтын ур чадвар хүчтэй. За асуу талд нь бол зөв хариултыг тодорхойлоход багш өндөр түвшинд бэлтгэсэн байх шаардлагатай. Юм байдаг. За дамаан алб хэлт салбар нэгжүүд бол тодорхой одоо зөвхөн албандаа бас ийм одоо яг энэ асуулт шийдвэрлэх аргыг бол хэрэгжүүлэх холбоо байдаг. Жишээлх юм бол маркетингийн албанд ингээд тодорхой нэг ийм асуудал өгчдөг менежертэй. За тэгээд менежерүүд нь тэрэн дээр асуудал төр шийдэх иймэрхүү байвал яах вэ? Иймэрхүү байвал хингийн байдлаар одоо жишээн дээр суралцсан. За ингээд энэ жишээн дээр суралцсан шийдвэрлсэн зүйлүүдээ бол одоо аль нь илүү давуу хөл байна, аль нь илүү зөв байна, аль нь илүү одоо сул талтай байна гэдгээ одоо ярилцж нэгтгэх шаардлагатай. Энэ үед бол тухайн төр алтны дарга тэр сургалтыг хариуцж байгаа хүн бол маш өндөр түвшинд бэлтгэгдсэн тэдэнд хангалттай хэмжээний бүрэн зөв одоо мэдээлэх ийм чадвартай байх юм бас шаарддаг. Сургалт гэж бол бий. За энэ сургалтыг явуулахын тулд бодит үйлдвэрлэлийн байрыг санагдуулахаар тоноглож, за суралцтад үйлдвэрлэлийн үйл явцад саад болно гэж санаа зовлгүйгээр хичээл шаардлагатай мэдээллийг олж байгаа дадлага сургалт болов. Давуу тал нь хурдан бэлтгэх арга. Суралцагчдад энэ сургалтаас хамгийн их зүйлийг олж мэдэх боломж байдаг. За сул талд нь бол маш өндөр одоо цагталтай ийм одоо сургалт байна. За дараагийн сургалтын арга нь дагалдан сургалт гэж байна. За суралцагчдад бол тодорхой зөвшөөрөл бүхий өндөр ур чадвартай туршлагдсан багшийн удирдлагад ор ажиллах ба тэд ажилчдаас бага цалин авч ингэдэг. Өөрөлдөх юм бол одоо манайхан бол хэмжлэг шинэ ажилтнууд бол яг энэ сургадаг шүү дээ. Одоо үйлдвэрлэл ажиллах нэг туршлагатай ажилтныг дагуулад нөгөө сургадаг юм. Энэ бол дагалдан сургалт юм. За давуу тал бол тусгай нарийн мэргэжлийн ур чадвар хөгждөг. Жишээлбэл механик, цахилгаан, оёдл, химийн
өргөн хүрээтэй ийм одоо сургалтууд бол байж болно тийм. Одоо маш өргөн хүрээтэй. Гэхдээ тодорхой нарийн мэргэжлийн уурчаад илүү тохирдог. За. За сул талд нь бол нийтлээ тодорхой хугацаанд үргэлжлэх гэдэг. Туршилтын дараа 3 сарын хугацаанд магадгүй жилийн хугацаанд ч юм уу тийм. Ийм хүмүүс бол хүмүүс дундаас нь хайж өгөх магадaltaй. Тийм учраас нөгөө компаниуд шинэ ажилтнууд аваад нөгөө хүмүүс ажиллах доктортой байх хэлчихэд. Тэгвэл бол баах юм заач маш хурдан болсон нөгөө нэг бэлтждэг. Яг сурж ирэх нөгөө гараа авчихдээ. Чи тийм үү те. Ийм бол байна. За дараа нь төслүүд байна. За тодорхой одоо бүлгэр хэлцэд төстэй боловч за илүү одоо сургалтад өгөгдлийг шинжлэх дүгнэлт гарах боломжтой байдаг. Өөрөлдвөл тодорхой төслүүд дээр ажиллах санаа сургадаг гэсэн санаа юм. За давуу тал бол сургалтчдад тухайн асуудлаар маш их зүйлийг мэдэж авах тусалдаг. Маш цогц мэдээлэл. Жишээлбэл нэг төслийн багт орж ажилласан одоо хүний үзэн юм бол санхүүгийн мэдээлэлтэй болно, үйлдвэрлэлийн мэдээлэлтэй, тухайн төслийнхээ мэдээлэлтэй болно, хууль эрхцэн мэдээлэлтэй болно. Яг бол маш олон тэр чадварлаг хүмүүсээр төслөж ажиллаж байгаа шүү дээ. Бусад хүмүүс нь ч нөгөө зүйлээс суралцаж ингэж явдаг тийм. Ийм байд. За сул талд нь гэх юм бол за нөгөө төслийн удирдагчаас маш хэмжээний одоо цаг зав шаарддаг. Ийм байдаг. За тэгээд нэлээ маш өндөр ур чадвартай байх гэсэн шаарддаг гэж байна. За дараах нь бол видео ба кино бичлэг шиг сургалтууд гэж байна. За энэ бол тодорхой хэмжээний одоо үйл явдал, тодорхой хэмжээний сургалтын материалыг кино, видеоасанд бичээд мэдээж энэ видеог үзснийхэн дараа тодорхой хэмжээний одоо нөгөө нэмэлтээр одоо юу хийж болно? Одоо ярилцлага хийж болно. За тэн дээр нь одоо бүх асуудал төвшүүлээд шийдвэрлэх бүлгээр хэлцсээр одоо энэ видеого киночлог гэсэн сургалтад өөрөөр хөрийг дэвшлэх нэмэлт сургалтууд хийж болдог. За мэдээж даваа тал бол ойлгомжтой. Маш одоо олон удаа тавтаж үзэх боломжтой. Ойлголтлоо буцаагаад нааш цааш нь одоо гүйлгээд үзээд ингээд авах боломжтой. За мэдээж одоо юу гэдэг бид рүү хэлсэн нөгөө нэг шинэ ажилтнууд дээр одоо компани нөгөө түүхэн киногоо үзүүлдэг гэдгийгсэн шүү дээ компанийн түүх харуулсан. Тэгээд эндээс нөгөө шинэ ажилтнууд маань компанийн тухай кино үзчихээд компани тухай бүрэн ойлголт тодорхой хэмжээний ойлголт авдаг. Үг стратеги зорилгын талаар гэсэн тийм ээ. Тэгэхээр тэнд бол шинэ ажилтнуудад орох тэр кино үзүүлээд маш сонирхолтой байдаг. Дээрээс нь нөгөө цаг нь тодорхой байж байна. Дэдэн цагаар нь гаднаа гэл ингээд болж тийм. Тийм шээс нөгөө хянахад илүү хамар байгаа. За юуны хувьд бол сул талын хувьд бол маш өндөр чанарын шаардлага хангасан одоо зураг авалт найруулга хийх ёстой байдаг. Энэ дагаад л өмтэй болчихдог. Тэгэхгүй зүгээр одоо хямдханд маш бага зардлаар зураг авалт бол найруулга их сул муу гэдэг чинь бол хүмүүс сонирхолгүй байдаг, ойлгомжгүй болчихдог тийм. Ийм байдаг. Одоо бид бүхэн жишээ ингээд хэлдэг төсвчлэг муутай кино үзэх жоохон онцгүй байдаг шүү дээ. Яг энэ дэжлэх хүмүүс ч залхахгүй байдаг тийм. Ийм бол давуу тал талтай. За мэдээж сүүлд нь бол нөгөө онлайн буюу зайн сургалт, сургалт бол байна тийм. За тодорхой нь бол нөгөө тодорхой сүлжээний технологи ашиглаад одоо сургалтууд явагддаг онлайнаар байна. Гэхдээ энэ бол нөгөө бичлэг биш ярьж байгаа тийм. Багш нь холбогдоод одоо шин зүүмээр холбогдсон. Сүүлд нөгөө энэ онлайнаар сургалтууд их байна тийм. Одоо нөгөө Zoom-ээр, Google Meet-ээр за нөгөө Microsoft Office-ийн нөгөө энэ Teams энтриг програмуудаар хийгддэг. Энэ. За мэдээж давуу тал бол ойлгомжтой тийм ээ. Орон зай цаг хугацааг одоо одоо орон зай цаг хугацааны одоо хаачинд юу байх шаардлагагүй. Сургалтын танхим шаардахгүй учраас энэхлийн зардал нь харьцангуй бага. За илүү сонирхолтой хөрхөн тийм нэг видеонууд ашиглаад байх боломжтой. Гэх мэтчлэнгийн маш олон давуу тал байдаг тийм. За тэгээд нөгөө хүмүүс маань одоо тодорхой хэмжээнд хүссэн цагаа бас тодорхой сонгоод ингээд явах боломжтой. Гэх мэтчлэнгийн давуу тал бол маш их бий. За сул талын хувьд бол мэдээж нөгөө энэ дээр нөгөө банк дэлгэцийн хүнд суулгах учраас эрүүл мэндийн хувьд бол жоох тийм сайн биш үзүүлэх удаан хугацаанд үзвэл. За ямар нэгэн байдлаар сүлжээний тоглолт, том төхөөрөмжийн тоглолт бол одоо энэ судалтын чинь бүрэн зогсоод ийм одоо сул талууд бас байж болно. За дээрэс нэмээд нөгөө харилцаа холбооны нууцлал, хичээлийн нууцлал дээр бас алдагдах. Ийм бол юмуд байдаг гэдэг. За ингээд ерөнхийдөө бол энэ одоо аргууд бол бий. Мэдээж энэс өөр олон аргууд ч бас байгаа.
Тэгэхээр энэ олон аргуудын аль нь сайн юм бэ гэж хэлэхэд бол аргууд сургалтын аргууд болгон өөр гэсэн давуу талтай, өөр гэсэн сул талтай. Харин бид нэр тодорхой суулын бол энэ аргуудыг аль хоор холимог байдлаар ашиглах хэрэгтэй. Жишээлх юм бол танхимаар тодорхой сургалтууд хийж бүлгэр тодорхой одоо жишээлх юм бол бүлгэр хилцэх аргаар багш сургалт явуулаад за тэгээд тодорхой юм дээр нь гэрийн даалгавар байдлаар өгөө явуулчихдаг. Энэний дараа тодорхой баг багаар нь нөгөө одоо 5 баг болох 5 багтайгаа тус бүр 30 минутын ч юм эсвэл 20 минут юм уу хугацаа зоогоод багш тэр нөгөө даалгаврууд дээр нь зөвлөгөө өгөөд холбогдоод тэр багт нь холбогдоо. Ингээд магадгүй 2-3 хоногийн дараа буцаад нөгөө багаараа илүү нөгөө нэг хийсэн ажил маань илүү чанартай ийм байх болно. Тэгэхээр ер нь бол энэ e-сургалт буюу онлайн сургалтын тэр баг бүлгээр хэлцэхтэй. За магадгүй тэр одоо онлайн сургалт ч бай, e-сургалт ч бус бүх сургалтуудаа бол энэ видеого киночлогчсон сургалтуудыг одоо хослуулах одоо бас боломжтой. Гэх юм бол тодорхой ашиглах видео файлд өгдөг ч юм дээ. Ийм хүүд байдлаар сургалтыг зохион байгуулдаг гэдгийг бас анхаарал авах хэрэгтэй. За ингээд бид цаашаа сургалт явахдаа сургалтын чанартай сургалтын арга их одоо юу шүү, өлөөтэй шүү гэдэг маш сайн анхаарах хэрэгтэй. Бид зөв аргаа сонгохгүй болвол сургалт маань үр дүнгүй байна. Зөв аргаа сонгож иж бид бүхэн сургалтаа үр дүнтэй болгож чаднаа гэсэн. Тийм учраас энэ сургалтын аргуудыг бас анхаарах хэрэгтэй шүү гэдэг. За ингээд энэ удаагийн хичээлийг өндөрлөё.